шалтгаануудаас салгинуудад ирж болсон юм. Би хүүхэд дайрч амь насын хохирсон байдлаар цагдаа болгоод ирсэн. Баян зүрхтүргийн нутагт дэвсгэрт би найзынд очиод нэг компьютерээс нь файл аваад хөдлөөд тэгээд нуруу бүрээр өвдөд аргашаага налж байгаа. Тэгэл нэг өөрийнхөө анхаарал болгоомж өгөөс болж хүүхдээ амнаас нь төвчлээ. Намайг уучлаарай, миний төмөн буруу. Өөрийнхөө юунд гэмшиж байна. Тэгэхээр өөрөө төрүүлжсэн юм. Яг намайг машиндаа хөвтөж яхад миний машиныг хороод 4-5 хүүхэд тоглоод гүйжсэн гэдэг юм. Тий. Яг хөдлөختөө тэр хүүхдүүд анхааруулж хэлсэн. Хэлсэн. Би цонхныгоо юу жоохон доош буулгацсан байсан. Халуун байсан өцгөдөр. Тэгээд ахын дүүнэр цааш байгаарэ. Ах нь одоо ингэээс хөдлөлөө гэж би машин асаахаас өмнө хэлсэн. Миний машин унтраалтайс би кардана татсан байсан. За тэгээд яг хөдлөхөд яг тэр хүүхэд дайрчлагыг толондоо өөрөө харсан уу судалсан. Хөдлөөд нэлээд цааш явж байгаа би харсан. Нэлээд өнгөрөөд нэлээд явж байгаа. Тэгээд би яг хүүхэд дайрсан гол би өөрөө бол сайн мэдээгүй. Үнэхээр нэг юм дээр мэдгүй нэг хар юм л байсан. Тэгээд би хар юм нэг өөр юм дээр гарчлаа л гэж бодоо явцсан. Тэрнээс би хүүхэд дайрсан бол ямар ч байсан анхны төрөм төсөлмж үзүүлээд ямар ч байсан тэхэл байсан. Тэгээд яг цагдаагийн байгууллагад яг хэдэн минутын дараа тэнтэй болчихсон. 20-30 минутын дараа баха. Тэгээд цагдаагийн нэг хүн ирсэн. Тэгээд тэр хүн тэнд уулзъя гэж тэгсэн. Би өөрөө цагдаагийн дээр өөрөө очисон. Дахиж машинтайгаа. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очиод чи ингээд тийм 3 настай хүүхэд дайрсан байна гэж тэр хүн хэлсэн. За тэгээд яг тухайд өөрөө хэрэглүүлсэн үү? Тухайд би хүлээсэн хэрэгээ хүлээсэн. Жолоочсон замд юу гэж хэлнэ? Өөрсөндөө бас сэрэмжтэй болгоомжтой машиныхаа эргэн тойрныг гарч харж байгаарай. Хүүхдийн хажуугаар зөөлхөн гарч байгаарай. Автобусны буудлын явган үний гарцаар тэр дамаа зөөлхөн гарч байгаарай л гэж хэлмээр байна. Хамгийн гол нь автобусны явган үний гарцаар маш их хүн дайруулдаг. Тэр юугаар их зөөлх явж байгаарай л гэж хэлмээр байна.